хугацааныг алхаад хэцүүдэх юм нэхэх байхгүй. Гэт Южиг алхаар шийдэхэд Сукунагийн дотор палыг л явчихав. Маки хажууд нь ирчихсэн байдаг. Маки сенпай. Уучил оройтчихлоо. Нөхцөл байдлыг товч тайлбарлаад өг. Нүүгээс авсан шар харагдахгүй байна. Амархан аргалчхаар хүүхэн биш юм үстэй. Энэ мөг асан ч өөхөхгүй шүү. Гэт Маки Южи хоёр Сукунагийн хоёр талаас нь дайрлаа. Сукуна Макиг цохихоор гараа явуулахад Маки гарыг нь бариад авчихдаг. Гарыг нь барьж авсан даруйдаа нүүрэндээ сайхан гэж тохиодод авлаа. Тэгээд зогсохгүй хоёр гараа түүнийг галан өвчтэй гэршин түлхчихдэг. Ийхүү цохиолоход Южи түүний хажууд ирсэн байлаа. Ард нь байсан төмрийг нь барьж угаад биеийг нь ороочдөг. Чи ч үнэхээр уйдгартай юм аа. Ийхүү Южи хөдөлгөөнийг нь хориход Маки орж ирээд түүнийг нэст нь өшгөлөд авлаа. Мегуми шиг царайтай мөртлөө зодоондоо сайн гэхээр нэг л төсөөлөхдөггүй юм аа. Үхэхгүй гэж хэлсэн ч гэсэн сүнс зүсэгч хэл дээр зүсэн шархыг сөрөг хаалт техникээр эдгэх боломжтой гэж юу? Южи, ямар тач одоогийн зорилго нь түүнийг алаад чамаагүй барьж авах. Тийм биз? Тийм ээ. За тэгвэл үүнийг хурдан дуусгацгаая. Южи чи бит хоёрын хурдыг гүйцэж зэрэгцэн толдож чадах уу? Тийм ээ, чадна. Гэснээр тэр гурав тулаанаа үргэлжлүүллээ. Гэхдээ Сукуна Южиг ерөөсө тоолгүй Маки дээр анхаарлаа хандуулж байлаа. Гэхдээ Сукуна Южиг тоолгүй оргисон буруудаж хажуунаасаа хүчтэйгч Южи цохиулаад авдаг. Үүний дараа Маки Южи хоёрыг Сукунагийн хоёр талаас нь цохилтуудаа явуулж эхэллээ. Гэхдээ Сукуна хоёр гараараа бүгдийг нь хааж байдаг. Айгуул бол найзуудын гэмтэх үед энэ бие намайг хүчтэй эсвүүцэж хараалт техникт ашиглах хараалт энергийн гаралтыг минь бууруулна. Тэгж байгаа боллоо. Хуваалт, аазны тор гэж Сукуна техникийг ашиглан газартаа маш том цэвэрлэл үүсгэлээ. Ийхүү Южи Маки хоёр тэнцвэрээ алдаж унтхан дээр энэхүү боломжийг нь ашиглаад Сукуна Макиг хүчтэй гэрчэн цохоод авдаг. Гэхдээ Макид нэхих нөлөөлсөнгүй. Муугүй юм гэж Сукуна Маки хоёр тааж бутарсан чулуунууд донд маш хурдтайгаар тулдаж байхын дээр ингээд тулдаж байгаад Маки зайгаа авахдаа тэдэн дээр нэгэн хөрлөггүй зорчир ирсэн байлаа. Бүрэн хүч гаргалт. Нам гүм жавар гэ тэнд байсан бүхэл зүйлсийг хөдөөд мөс олоод ачигдаг.